За сайн байцгаана бүхэн өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр засгийн газрын уралдаанаар экспортыг нэмэгдүүлэх, за Монгол улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийн ээлжид бид Тайлангаа засгийн газарт тайлангаа хүргэлээ. За тэгэхээр 2025 оны 3 сарын 13-нд ажлын хэсэг маань байгуулагдаад за үндсэндээ 2 дахь 7 хоног руу орж байна. За энэ хугацаанд бид валютын нөөц төр импорттой холбоотой за мөн экспорт буурсантай холбогдуулж нэлээд сөрөг дарамтууд ирж байгаа. За энийг их зөв онцлох за ингээд цаг алдалгүй зөв арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх тал дээр нэлээд онцгой анхаарч ажиллаа. За ингээд өнгөрсөн 7 хоногт манай экспортын гол бомтууд болох ханг, гашуун сухад шивэн өргөн бомтууд дээр ажиллалаа. За Илэрсэн сайд, Туран сайд бид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй очиж ажиллалаа. За тэгэхээр энэ 3 бомтын хувьд бол 4 зургууд бол бас харилцан адилгүй байна. За гашуун сухад ханг бомтын хувьд бол манай Эрдэс 5-7 биржээс шууд хамааралтай гол экспортын хөлсөнд тэндээс байдаг учраас за ер нь бол асуудлууд бол ер нь ойролцоо ижил дүр зурагтай. За хэлийн наанч цаанч нэлээд нүүрсний овоолго үүссэн. За энэс үүдэлтэй цаашаага татаавалт байхгүй учраас биржийн нэмэлт арилжаанууд явах боломжгүй. За ийм механик ийм бол шалтгаан бол байна. За цаад учир шалтгаан бол мэдээж нүүрсний унсан, за нүүрсний унсантай холбогдуулж энэ импортлж байгаа талууд бол нэлээдгүй хэмжээний алдагдлалд орсон. Дахиж бирж арилжаанд орж нэмж авах ийм боломжгүй болчиход байгаа. За мөн энэ бол мэдээж биднээс шалтгаалаагүй нүүрсний олон улсын зах дээрх бас үнэтэй холбоотой байгаад байгаа. За гисэн хэдий ч бид яг өөрсдөөс шалтгаалах, бомтуудаас шалтгаалах зүйлүүд дээр бол энэ ханг мандал, гашуун сухад ганц модын бомтууд дээр биднээс хийх зүйлүүд нэлээд байна. За тийм учраас ялангуяа тээврийн өртгийг бууруулах. За энэ хоёр бомт дээр маань хоёулын дээр нь төмөр зам хүрсэн байна. За мөн концессор хийгдэж байгаа замууд ч шинэ боломжууд тавигдсан байгаа. За эдгээрийг яаралтай ажилд оруулах, ашиглалтанд оруулах. За дээрээс нэгэн тавигдсан байгаа төмөр замын суур дэд бүтцийнхаа өртгийг бууруулах. За зөвхөн төмөр замынхыг бууруулаад зогсохгүй, төмөр зам дээр гаргаж байгаа, төмөр замаас буулгаж байгаа бүхий л өртгүүдийг бууруулах тал дээр газар дээр талуудтай уулзаж хэлцэж шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа. За ялангуяа манай зам дээр хөгжлийн яамнаас баг явсан. Ингээд төмөр замын өртгийг бол өөрсдөөс шалтгаалах бодит хэмжээг бол 50% буулгаж чадсан. Ийм шийдвэр гарсан байна. За энэ талаар Илэрсэн сайд дэлгэрэнгүй тавхан мэдээлэл өгнө. За мөн ханг бомтын хувьд ийм гашуун сухад бомтын хувьд бол нөхцөл байдал бол ерөнхийдөө адилхан экспорт буусан энэ үнэтэй холбоотой, за татаавалттай холбоотой. За дээрээс нь гашуун сухатын хувьд бол цааталтаа нэлээд их хэмжээний овоолго үүссэн, хуримтлагдсан байгаа. Өөрөөр хэлбэл хэлийн цааныг 4.5-аас ихгүйгээр ийм нөөцлөх боломжтой хэдий ч эндээ ерөнхийдөө бол ер нь тулсан байна. 4.2 сая тонн, за заримдаа 4.3 сая тонн хүрээд за тэр ингээд жоохон зөрүү боломжоор манай бирж дээрээс арилжаа явуулах ийм л боломж сонх үүсэж байгаа. За тийм учраас цаашдаа нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд за биржээс шалтгаалж байгаа зүйлүүд байна. За үнээс шалтгаалж байгаа зүйлүүд байна. За энэ өртөгтэй холбоотой өрсөлдөх чадварыг бас султгаж байгаа зүйлүүд байна гэдэг. За энэ бүх зүйлүүд дээр зохих арга хэмжээнүүдийг авч ингэж ажиллалаа. За шивэн өргөн бомтын хувьд бол дүр зураг бол нөгөө хоёр бомтоос арай өөр байна. За нарийн сухад нүүрсний энэ бассейнээс гарч байгаа нүүрсүүд маань бол экспортууд маань ер нь бол бүгдээр 100% хувийн хөрөнгө оруулалттай ийм хувийн компани экспортууд байгаа. За тэнд бүтээн байгуулалтууд за нүүрсний экспорт бол яг зах зээлийн жамаар за ер нь бол нэлээ за бидний тооцоолж байснаар бол харьцангуйс амжилттай явж байна. За энэ жилийн төлөвлөгөө бол 25 сая тонн гэж байгаа. За өнгөрсөн жил бол 24 сая тонныг гаргасан. За нэгдүгээр үеэрд бол 5 сая тонныг гаргана гэж төлөвлөгөөтэй байгаа. За 5 сая тоннд хараахан хүрэхгүйч за энэргүй бол нэлээд дөхөж очихоор ийм байдалтай байна. За дээрээс нь би өмнөөс мэдээж байсан яг шивэн хөрөн сэхэ бомт дээр хил дамнсан төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд за мөн наадалтай өртөө бомтын бүхэл бүтэн нэлээд цогц ийм комплекс бүтээн байгуулалтын ажлууд маш сайн хийгдсэн. За энэ бол хувийн хвшил үүрэг хүлээгээд
одоо хийгдсэн ийм томоохон бүтээн байгуулалтын ажлууд байгаа. За тэгэхээр энийг мөн одоо цаашдаа маш яралтай ажилд нь оруулж ингэж одоо тээвэрлэлтэй бид одоо 2-3 дахин нэмэгдүүлэх ийм боломж байгаа. За тэнд ажиллаж байгаа хувийн одоо экспортлогч компаниудын төлөвлөж байгаагаар бол одоо 24-25 сая тонн гаргаж байгаа нүүрс маань за бомб ашиглалтанд оруулах юм бол энэс цаашаа доор хаяж одоо 50 сая тонн нүүрс гарах боломжтой болж ирж байгаа. За өөрөөр хэлбэл одоо гашуун сууд ганц модоос дутгааргүй за зарим талаар бол баг илүү гарах хэмжээний ийм одоо экспортын нөөц байна гэсэн үг байна. За мөн тэн дээр за амнаатын одоо хувь хэмжээ мөн энэ үед бас нэлээд цохилт болж байна. За бодит өртөг маань одоо худалдаалж байгаа экспортын үнээсээ ингээд даваад алдагдлд орж байгаа. Тийм учраас одоо илчлэг багтаа нүүрсүүд дээр одоо энэ асуудлыг одоо эргэж хараач. За дээрэс нь энэ бүтээн байгуулалтууд нэгэнд хийгдсэн байгаа учраас энийг одоо яаралтай ашиглаж эхэлмээр байна гэдэг ийм асуудлуудыг тавьсан. За тэгэхээр шив өрнөсгөө бомбтыг одоо ашиглалтанд оруулах ажил бол мэдээж одоо маргааш их хурал дээр хэлэлцэх гашуун сууд ганц модын одоо бүтээн байгуулалтын ажлыг одоо сойрхон баталж ажлыг эхлүүлэхтэй одоо шууд холбогдсон. За энэ одоо сойрхон батламгц шив өрнөсгөө бомбтын одоо хэл холболтын ажлыг бүтээн байгуулалтын ажлыг хийх ажил яригдана. За энэ ажил бол бүтээн байгуулалтын ажил бол гашуун сууд ганц модын бомбтын ажилдаа харьцуулах юм бол өдөр шөнө шиг ялгаатай. Ерөөсө 2 сарын дотор л холбох ийм ажил. Ерөөсөө бомб дээр нь очих юм бол цаатлын холболт харагдаж байгаа. За нэг 2 сарын хугацаанд л хийгдэх ийм ажлууд байгаа. За хэрвээ энийг ингээд 2 сарын дотор хийчих юм бол одоо 70 жилийн хугацаанд Улаанбаатар төмөр зам одоо 70 жилийн өмнө одоо Улаанбаатар төмөр зам замын үүд дээр одоо 90-ний бомб холбогдсоноос хойш анх удаа одоо бид төмөр замаар одоо хэл холболтоо холбож байгаа ийм одоо бүтээн байгуулалтын ажил болох нэ гэж. За бомбтуудын ажил ерөнхийдөө ийм байна.